Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 1976 оны 633 тоот тушаалаар бүгд найрамдах Монгол ард улс, зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын хил залгай аймагуудын нийгмийн аюулаас хамгаалах хэлтэст хөлийн асуудал эрхэлсэн урлагчийн орон тоог бий болгож, Баян Үлгийн аймгийн 1-р комендатурын даргаар ажиллаж байсан Дэд Хурандаа Ноёныгийн огшоог 1976 оны 12-р сарын 22-ны өдрийн 1153 тоот тушаалаар Улаангомд суух хөлийн төлөөлөгчөөр томилон түүнд Баян Үлгийн уус, завхан, хөвсгөлийн хөлийн асуудлыг хариуцуулах болсноор хөлийн цэргийн дэг 245 дугаар анги үүсгэн байгуулагдсан. За би Увс аймгийн Тэссүмийн Харьяат Цэдүү Өгтө Батсүр гэдэг хүн байна. Цагдаагийн байгууллагад 1976 онд ороод 2001 онд цагдаагийн байгууллагаас тэтгэврт гарсан Ахмад ажилтан болоод ингээд ажиллаж байгаа. 1974 оны 5 сард аймгийн ус наажих удирдах газар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаад Улаанбаатар хотод Килийн цэргийн инженер сапарын батальон гэдэг ангид хуваарлагдаж тэнд жил гаруй ажиллаад 75 оны 9-10 сард Увс аймгийн Сагил сумын нутг Буршаа гэдэг газар Килийн цэргийн анги салуур байгуулдаг гэсэн ийм яриа гарахаар нь тэр Килийн хэлц энэ зохих хүмүүстээ уулзаад ингээд ярилцсан чинь Увс аймгийн Буршаад тийм Килийн шалган нэвтрүүлэх тийм алба байгуулдаг. Энд хүмүүс авч байгаа, цэрэг хүмүүс авч байгаа гэхээр би бас өргөдлөө гэсэн чинь халагдах цэрэг би 1 жил болсон байсан. Халагдах цэрэг авна гэдэг ингэсэн чинь төрөө нь миний төрөө нь Баатрийн цавиан гэдэг Килийн цэргийн холбооны ангид ажиллаж байсан цавиан Эренчгийн Батсүр гэдэг 2 хүн бүртгүүлчихсэн байсан байлаа. Тэгээд би нөгөө тэгшин ингээд яасан тэр Килийн цэргийн байцаа өнгөрүүлэх хариуцсан Ахмад Цэрэндорж гэдэг хүндээ ингээд ярьсан чинь тэгээ ийм байна гэд нөгөө тэгшин эхлээ гаргалаа. Тэгээд дахиад бас нэг шин жилгээд нэг хөрөндөө байгаа одоо тэр бас хойно Килийн цэргийн дээд сургуульд төгссөн тэслэх цолтой ийм хүн бид нэг юунд бас урдэм таньдаг байсан. Тэгээд тэр хүнээр ингээд бас дахиад яриулээд ингэсэн чинь наа чин техникум төгссөн боловсралтай хүн байж та гэсэн иймэрхүү байдлаар миний өргөдлийг хүлээж авсан юм аа. Ингээд би тэгээд тэр дуулгуулын хойны инженер сапарын батальон гэж явахд би тасгийн дарга хийгээд төрөөц цолтой ингээд байж хагаад тэгээд тэнд 10 сарын 16-ны өдөр 5 хүний бүрэлдэхүүнтэй салуур байгуулад Килийн цэргийн удирдах газрын дарган тэслагч генерал Цэдниш гэдэг хүн байсан. Тэр Цэдниш гэдэг хүний өрөөнд биднийг хүлээж авч дуудаад Увс аймагт Килийн цэрэг байгууллаа шүү. Килийн цэргийн анхны хүмүүс та нар боллаа. Ийм учраас та нар одоо очиад тэр Увс аймагт очиад тэр ажил төрлөө бол сайн хийн шүү гэдэг өөрийгөө одоо биднийг ингээд гаргаж ирсэн Цэдниш генерал. Тэр үед тэр Килийн цэргийн удирдах газрын дарга Цэдниш генерал 70 настай хүн байсан. Яг 70 настай ийм хүн байсан. Тэгээд бид нэр тэнд тэр шийдвэрээ хүлээж авчихад бас нааш нь яваагүй. Тэндээ бас Килийн цэргийн тэр оперативын дижурийн туслах хийгээд тэнд 20 гаруй хоног ажиллаад анхныхаа салинг тэр Улаанбаатар хотод ингэж аваад ингээд Октябрийн баяр гэж тайр үед болдог байсан. Октябрийн баярын дараа бид нэрийг нааш нь 231 машинтай ингээд нэг шинэ гаражсан дээр бас нэг зэвсэгтэй их нэг бусад нэг буудлын нэг юм уу гэсэн юмнууд ингээд ачуулаад бид нэрийг Октябрийн баярын дараа нааш нь явуулсан. Тэгээ бидний замдаа 2 хоноод одоогийн энэ хөвтэй хар зам мам гэж байхгүй. Энэ завхан тасаар ингэж дамжиж ингэж яваад архангаагаар нааш нэгэ завхан тасмас ингэж яваад бид нэр энд ирээд аймгийн нийгмийн ажил хамгаалах яамны хэлтсийн дарга Хурандаа Содном гэж хүн байсан. Энэ Содном гэдэг хүн дээр ирээд одоо ингээд ийм байдлаар ингэж ирлээ гэдэг тэр чинь нэлээд күйтерч гсэн байсан. Ингээд ирсэн чинь за тэгээ Буршаа гэдэг газар байрсаа өвчин байлан байгаа. Тэгээ та нар одоо Сагил сумын нэгдлийн дарга Нацгторж гэж хүн бий. Намын хоёрын дарга нь Энке гэдэг хүн байгаа. Энэ хоёр хүнтэй очиж уулзаад тэгээ тэр хүмүүс та нарт тэр байр байдлыг чинь яаж явах байх гэдэг ингээд бид нэр тэрэндээс аймагт хунаагүй. Тэгээд ерөөсөө шууд гараад явсан. Тэгээ яваа Саgiлийн тэр дарга нартай уулзаад ингээд Буршаад ирсэн чинь Сагил сумд Хөдөлмөрийн Баатар Санжжав гэдэг хүн зөвлөх малчнаар ажиллаж байсан. Тэр хүн бас тэр дарга нартай хамт бид нэрийг аваач. Та нарт ийм Буршаа гэж бригадын төвийн хажууд ийм газар одоо шинэ байшин
барьсан гэдэг нэг цагаан байр одоо боловсруулсан байна. Тэр байранд бид нарыг ингээд оруулаад нэг талд нь зочдууд маягийн юу болгоод Санжаа хажуудаа тэр даваасан буу хэр тэр талд нь ороод нөгөө талд нь Батсүр цавайн Баатрин цавайн Эренчхийн Батсүр бид гурав нөгөө талын өрөөнд ороод ард талын нэг хоосны өрөөнд бид нэр таньсны ширээмээрээ зоогоод ингээд бас нэг чөлөө цагаан өнгөрүүлдэг тийм юм болгоод ингээд танд анхэрч суурьсан. Тэр үед бол Боршин гаал гэдэг юм байгуулагдсан. Гаалын хоёр байцаагч байсан. Гаалын ахлах байцаагч учирж яв. Гаалын байцаагч нь Арагчаа гэдэг Давайлан Арагчаа гэдэг хүн байсан. Ингээ хоёр хүнтэй бид нэр хамтар клинуудаа шалган ажил хийдэг. Мөнгөн тайган орийн тугаачуд бол ирээсээ хойгоороо зам гараагүй байсан. Бүх машинууд нь одоо хоол хүнс нэрс бүх зүйлээ бол улаан даваагаар дамжуулж одоо ингэдэг байсан. Тэднийг бидний шалгаж явуулдаг. Ийм ажилтай байжсэн чинь хавар 5 сард хавар болоод ирсэн чинь 3 сарын үеэр манай Баруун Таван аймаг зудсан. Зуддын байдалд ороод байгалийн бэрхшээлд очиад Улаанбаатар хотоос ачсан тэжээлийг энэ дөр очих одоо ирээсээ зам харгуумуу учраас бугаанаар хойно зөөгөөд Афганы наадтал Минсүск байхаа нэг хотод авчирж буулгаад манай аймгийн баазын бүх жолооч нар тэнд очиж тайвар хийж тэндээс. Тэгээд 39-р бааз, 38-р бааз, Ховд аймгийн баазын бүх жолооч нар, Баян-Улгийн жолооч нар ингээд энэ 3 аймгийн бүх жолооч нар тэр өвөлжин, хаваржин 6 сар хүртэл одоо хойноос тэжээл зөөж одоо бид нэр тэнд шөнө өдрөгөө одоо ингэж шалганы ажил хийж ингэж тэгээ хажуугаар нөө туваа тэр иччин болов дээрээс зүгээр жирийн иргэд болов хоошо килмил гарна гэсэн ойлгоц байхгүй. Эмнэлгийн шугамар хүмүүс гарна, алууны шугамар дарганар одоо ийм хүмүүс л хоошо кил нэвтэрдэг, ойр бусд хүмүүс бол кил нэвтэрдэг ийм юм байсан. Тэгээд бид нэр тэндээ ингээд ажиллаад жил болоод хавар 5 сар үлжсэн чинь манай дарга Санжаа Улаанбаатарт ажил хөөцөлтөөр яваад нэг сар гаруй яваад ирсэн. Хотоос бас нэг оронтой яасан боллоо 66 машин манад хуваарлж байна. 60 яванда 66 машин жолоочтой ирэх юм байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нэг Батсүк гэдэг Килийн зэргийн инженер сапарын батальянд бид нэрийг байхад бас ажиллаж исэн нэг өндөр ханган гаралтай нэг Батсүкний ахлагч байсан. Тэрийг ачиж ирсэн юм бас. Тэгээд бас нэг оронтой нэмэгдээд ингээд ийм байдалтай ингээ байж исэн. Тэгжсэн улсын баярын дараах нь ирээсээ нэг оронтой ойрчлогч нэ. Жолооч ирэх шаардлагатай боллоо. Нэг одоо шалгагч ахлагч бол одоо эндээс буцаж одоо аймгийн цагдаагийн калцын мэдэлд одоо очих шаардлагатай боллоо гэдэг ийм асуудалтай байд. Тэгээд Санжаа миний нарилаа өгсөн байлаа аймаг руу. Тэгээд одоо би аймагт ингэж орж ирсэн 8 сарын үед. Ингэж яхад түүний дараахан яг Килийн цэргийн анги байгуулагддаг нэ одоо ингээд тэгээд юуны Огшоо гэдэг дэ төрөндө Баатар хөрөв билүүд жолоочт нэг А69 тэ нэг жолоочтой эхнэр нь Алтан гэдэг эмэгтэй байсан. Тэр хүн нарийн бичгээр ингэж хурж ирж ийсэн. Ингээд ирэхэд нь бол тэр уран байр байхгүй. Тэгээд энэ манай аюулаас хамгаалахын яамны Ариадист одоо холвааны Баатар гэж хүн байсан. Тэрний өрөөнд Огшоо дэ төрөндөг тэнд нь байлгаад одоо цагдаагийн юуны хажуу талд нэг тийм бас нэг байр байсан л да сүйд нь одоо буулгачлаа. Энд Огшоо дэ төрөндөг тэнд байрлуулад ингээд Килийн цэргийн нэг өснө суур одоо тэнд тавигдсан ийм төвхтэй юм байна. Нийгмээс хамгаалах яамны хариуцлаганд бол ирээсээ бүх юм байсан. Яамны сайд нь тэгэхэд бүгийн дэжид байлуу, дэжид сайд байсан санагдаад байна. Тэг чин цагдаа, Килийн цэрэг, дотоодын цэрэг энэ одоо энэ онцгой байдал чинь бүгд аюулаас хамгаалах яамны харьяа байсан. Одоо энэ иргэний бүртгэл одоо энэ гадаадын харьяа бид нар чинь бүгд яамны харьяа байсан. Эднэрээс цөм яамд харьяадаг. Тэр чинь аюулаас хамгаалах хэлтсийн дарга гэж хурамдаа содном сөүлд нь засан хүмүүжил газрын дарга болоод генерал цалтай, хошууч генерал цалтай байж тэтгэвртэн гарлаа. Содном генерал байсан аюулаас хамгаалах бол ирээсээ хоёр ахлагтай дэлгчтэй байсан. Нэг нь тулгын торгууд, нэг нь отхны нэмэ гэдэг хүн байсан. Хаска гэж нарийн бичих гэжсэн одоо сөүлд нь бид нар мэднэ Хаска гэдэг хүн байсан. Ингээд энэ хүмүүс бол ирээсээ цөөхөн юм оронтой. Тэгээд цагдан сэргийлэх ангийн дарга нь мишгтөрж гэж тухайн үед төрөндө хошууц цолтой байлгүй яалаа. Тэгээд анги бол харьяад гол команд гэдэг юм манай яг нэг хашаан дотор. Гол команд энэ дарга анх тэр үед ч юм бол чогдон Кэнгэд нэг хоёр дарга байсан тэрний аль нь байлаа. Тэгээ Бэлгсэн гэдэг хүн сүйл дарга болдог. Бэлгсэн чинь тэгэхэд галын байцаагч ахлах тэслэх цолтой ийм байсан.
Тэгээд тэрэнд чинь Килийн цэргийнх нь ирж байгаа. Бүх санхүүг нь бол ирээсээ тэгээд бүгдийн аюулс хамгаалах хэлтсийн одоо даргал барьж байгаа шүү дээ. Тийм байдалтай байж байна. Тэгээ Килийн цэрэг чинь байгаад тэр чинь бүр нэлээд удаан байсан тэр аюулс хамгаалах. Тэгжээ сүйд нь одоо тэр нэг Цагдаагийн конторын хойд талд нь 4 цагаан байр баригдахад чинь л одоо тэгээд Килийн цэрэг чинь нэг тариг баригдал ингээл тусдаа болж ингэж гарсан шүү дээ. Тэг чинь ирээсээ бид нэр анх очих чинь манай дарга хошигч Санжаа гэдэг хүн очсон. Тэгээд 4 шалгагч ахлагч. Нэг нь Баатрин Цавайн, Эренчгийн Батсуур, Даваа самбуугийн би Угийн Матикон, Завхан аймгийн нэг курсант байж ягаад гарын гачигтлаар ирчихсэн. Тэгээд Цадвийн Батсуур гэд бид 4 ингээд даргатаа 5 удаа. Ирээс анх очсон хүмүүс бид 5 байхгүй юу. Сагил сум нэгдлийн дарга Улаанбаатар хотоо хаанх юм холоос ирсэн Нацгтөрж гэдэг дарга байсан. Сум нэгдлийн дарга нь. Намын дарга нь Энка гэж тэсэм гаралтай. Намын хороо гэж Сагилжийн намын хороо гэдэг байсан. Намын хороон дарга нь Энка гэдэг хүн байсан. Тэгэл өндөр цагмд мэгэмдгэсний ийм улсууд одоо сумын орлогч хийж идэг тийм улсууд Сагил сумд ажилладаг байсан. Би Цагдаад анх ирээд яг 8 сард би уул нь бол нэгэнт би Килийн цэрэгтэй анх Килийн цэрэгээс анх ингээд цалин юугаа аваад Килийн цэрэгтэй сонирхолтой. Би ерэн Килийн цэрэгийн шугамар ерөөсө бас нэг хотод байхдаа бас сургуульд явах Гөлгөө хорондоо бид нэр чинь 1 оны цэрэгүүд байсан. Гөлгөө хорондоо чинь бас яг 74 оны цэрэг байгаад тэр иш чинь бол Килийн цэрэгийн одоо мэрэгчлээ болсон хүчийг дутагдaltaй байсан. Тэгээд ирээсээ маш их хүн гадаад дээд сургууль явуулж исэн байхгүй юу? Одоо тэр үеэр чи одоо их олон хүн явсан. Би бас тэрийгээр бас нэг Килийн цэрэгийн шугамар бас эвлийн юу хийж исэн чи бас нэг хойцолдод ингээд Төмөр бат гэдэг хорондоо тэгэхэд Ахмад цолтой байсан. Төмөр батхоо манай Килийн цэрэгийн эвлийн байгууллагын дарга хийж исэн байхгүй юу? Тэгээд тэр хүн чамаг нэг эвлийн шугамар бас нэг эвлийн ажил хийж исэн юм байна. Эвлийн шугамар явуулъя гэд нэг бас миний тэгээд юу болоогүй. Тэгээд би тэнд сургуульд явж чадахгүй болоо. Тэгээд нааш нь ингэж шилж ирсэн байхгүй. Тэгээд ингээд аймгийн юунд хүрээд ирэхээр нь би Килийн цэрэгтэй бүсч очиж би нам алва хаад юм билүүгээд ингэсэн чинь Цагдаагийн дарга тэр цагаан нэмшиг төрж гэдэг хүн дэгсэн. За ямар ч гэсэн чи бол энэ одоо байж. Чи нэг 3 үеийн төвхөө бичээд өгч. За өргөдөл гэж хэлээгүй. 3 үеийн төвхөө бичээд өгч. Тэгэхээр би 3 үеийн төвх тэр чи одоо 3 үеийн төвх бичүүлж яваад юм болоод яг даргын үедэн дээр тэр нэг жижиг заанд юуны голын байцаагч ахтас бэлгсэн гэдэг хүн байсан. Бэлгсайны хоошинд гаргаад надыг тэрэнд бэлгсайны ширээн дээр надыг суулгаад тэгээ тэнд тэр үеэр 8 сард Цагдаад нэг тоо өртгөл хариуцсан төлөөлөгч гэсэн оронтой гарч ирсэн байлаа. Тэгээ тэр оронтоон дээр надыг тавьчихсан. Тэгээд би нөгөө форм ахлагчийн форм дөрөм төвцс чинь хугацаа болоогүй учраас би Килийн цэрэгийн формтойгоо Цагдаад дотор ганцаар ингэж одоо тэр форм энэ хугацаа дуустал формтой Килийн цэрэгийн ахлагч формтой ингэж байж байсан байхгүй юу. Тэгж тэнд ажиллаж байгаа. Тэгээд дараагийн хувцс эрхлээ хангалтаар тэгээд юуны Цагдаагийн форм юмсэн. Тэр чинь бараг 2 жил 3 жил шахам тэр формтой байсан Килийн цэрэг. Тэгээд энэ Килийн цэрэгийн анги салбар байгуулах ер нь үндсэн юуны амрын болсон гэсэн тэр үеэр бол 60 хэдэн онд ТСН-ийг арчин Килийн цэрэгийн тур татсан. Одоо бүр 62 3 оны үед билүү бид нэр тест байж көөхт байх чинь тур татаад маш их ажил болсон. Нэг жил одоо Улаанбаатар хотоос тэгээд хүмүүс ирээд цэрэгийн анги ирээд бүр энэ ТСН зүүн гол мовенчэнийг арчин бүгдийн торлоод ингээд ингэсэн чинь уултаа газрын агил магилдэн зарим газар хаягдсан байх. Бусд газруудын бүгдийн торлоод ингэсэн чинь тэр торыг нөгөө малын хулгайг хийдэг нөхдөд чинь бүгдийн таслаад ерөөсөө маш их. Тэгээд энэ Цагдын сэргийлэх ангийн дараа мишг төрж гэдэг хүн дээшээгээ асуудалтай байд. Ерөөсөө одоо Килийн цэрэг байгуулах шаардлагатай байна. Цагдаагийн одоо бие биелэлтгүйний хүч нэмэгдүүлэх шаардлагатай гэхээр нь бас дээрээ бол тэр ярилцаа Цагдаагийн ерөнхий газар мазардаа ярилцсан яасан ямар ч гэсэн Сагил тэс давс түрүүт Цагдаагийн групп байгуулад тэгээд Килийн цэрэг гэдэг анги салбарыг байгуулах нь зүйтэй байна. Килийн энэ хулгай их гардаг сумууд бол Килийн юун Цагдаагийн групп байгуулгаад энэ 3 сумд Цагдаагийн групп гэдэг юмыг анх 77 онд байгуул. Тэгэл тэр Килийн цэрэг гэдэг юм ингээд байгуулаад ийм байдлаар энэ Килийн хулгай эднэрийг одоо багасгах урьдчилан сэргийлэх чиглэлээр л ингэж анги салбарууд байгуулагдчих ингэж л явж байсан. Би Цагдаад тоо өртгөл 3 жил байгаад
Тэгээд 79 онд Мишгтэр дарга Улаанбаатар шилжээ явахаар надыг Мөрдөн байцаагчаар миний бүх ахлагч цагдаа нарын хувийн хэрэг над дээр байд. Би нөгөө даргын нарийн бичих маягийн тим юм хийжсэн тоо өртг албан ёсны юунууд тогтоо тоо өртгөлийн байхгүй юу. Тэгээд энэ хэрэг юуг өргөдөл гомдол хүлээж явдаг хэргийн юуг хугацаа энэ юм дээр анхаарал тавьдаг тийм байсан. Тэгээд дарга надыг явуулсан чинь мэрэгжлийн бус хүн байна гэдэг хариу ирсэн. Тэгээд би нөгөө тоо өртгөлээр ингээд байгаад үлдэх юм байна гэжсэн чинь дахиад дарга явхлаар над хэллгөөр миний хувийн хэрэг аялал хамгаалахын нарийн бичих уралцдаг эмэгтэй дэр байдаг байсан байхгүй. Тэр над дахиад гэсэн. Дарга ойрын чинь хувийн хэрэг дахиад дэшээ явуулчлаа гэсэн. 10 сарын дундуур Тариалан сүмийн хэсгийн телевизэгчээр баг тестлэгч баг тестлэг цологддог байсан. Ахлагчаас баг тестлэг цолдоо. Тариалан сүмийн хэсгийн телевизэгчээр одоо шууд нүгэл тэр чинь захиргаа дэлтэй юм чи юу байд. 10 сарын дундуур нэлэхгүй хөвгтэй байсан чинь шууд Колё гэд манай цагдаагийн жолооч байсан. Тэр хүн ачаал Тариалан сүмд гараад. Тэгэл Тариалан сүмд 4 жил болол хэсгийн телевизэгчээр тэгэл дараа Наран бүлэгт 3 жил болол. Тэгэл түүгээр Сагил сүмд Түргэн сүмд 3 жил болоод. Сагилд группийн дарга гэж Мэнгэлс дарга байхдаа надад 2 жил танд ажиллаулаад. Тэгжсэн Сагилийн тэр Сагил Довстын нөгөө цагдаагийн групп гэдэг юм татан бөөгдсөн. Тэгээд татан бөөгдөхөөр надыг хэсгийн телевизэгч надтай хамт ажиллаж исэн ангитай өнгөш хүн байсан. Тэгээд надыг шууд аймагт татчихрээд эдийн засгийн албаны телевизэгч гэсэн оронтоон дээр 4 жил хагас ажиллаад 95 оны 9 сард Баруун Түрүүн сум дундын тасаг байгуулсан. Одоо хөлийн хулгай одоо баруун түрүүн, зүүн түрүүн, завхан дэсээр маш их гарч байна. Тийм учраас дээшээг нь асуудал тавиад баруун түрүүн сумд хил юу хариуцсан тийм юу байг. Цагдаагийн тасаг байгуулсан. Тэгээд тэр тасгийн дараагаар надыг 95 оны 9 сард тамилсан. Тэгээд энд ажил яг эхэлжсэн чинь хөлийн цэргийн ангийн салвар байгуулагдаад нэг хүн ирж бид нар бас ажил төрлийн холбоотой завхан тасмаст ингээд уулзалт зөвлөгөөнд туваагийн талтаа хийдэг барьдаг ийм байдлаар тэнд бол хөлийн та хамтарч байнга ажиллаж байгаа. Тэгээд сүйд нь өргөжэл хөлийн надыг 2000 онд нийцтэй төрт гарахад бол хөлийн зэргийн анги нь баруун түрүүнд байгуулагдаад тэгээд ингээл манай Увсан аймаг 2 ангитай бол ингээл тэгээд 70 настай цэдний генерал тэслэг генерал хөлийн бод утаадын цэрэг удирдах газрын дарга тэслэг генерал цэдний гэдэг хүн байсан. Хөлийн цэргийн шатаавын дарга нь хошууч генерал Намсраа гэдэг хүн байлаа. Хөлийн хэлтсийн дарга Хурандаа Санжаа энэ хүмүүстэй одоо үйрэг даалгавар аваад одоо ингээд Увсан аймагт хөлийн цэрэг анх байгуулагдаад ингэж хөрч ирсэн. Одоо би одоо хүртэл бахархалтай одоо ингээд бодож хөлийн зэрэг бол ер нь над бол ингээд дотн цагдаад ажилладаг ч гэсэн одоо би хөлийн зэрэгээсээ бол анхныхаа одоо гараагаа эхэлсэн гэдэг их баяртай байд юм аа. Тэгээд одоо хөлийн зэргийн 50 жилийн ой хийх гэж байгаа анги хамт олон бие бэрэлтхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье.